хулих хужаа хятад танкууд галт тэргийн дачигдан орж ирнэ гэж айлгаж байсан. Нэг ширхэг талах 1000 төгрөг, 1 кг гурил 1000 төгрөгийн үнэтэй гурилтай орон харин хотын зам дээр тишүүрийн шилжин явах Сандэ Хэро нэртэй цомын тэмцээнч хийж болохоор байна. Шок мэдээ хошинтой ам нэвтрүүлгийн 60 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Хотын зам, хотын даргын хэлсэн аялгаар бол филонк болжээ. Филер тариулсан нүүр шиг гүлээж, фильм киноны хальс шиг гилааж, пилташа шиг гилтаагаад мөсөн замаар мөлхөвч гулгаад нэмэргүй мөргөлдөн наалтаж байна. Зам дээр хүртэл ийм филонк үүсэх ийм магадлалууд өндөр байгаа. Хотын мөсөн зам дээгүүр мянган бээр тишин гулгаж, тэврэлтэн золгоцоож байна. Дэлхийн 2 дугаар дайны үед бүслэгдсэн Ленинград хот руу Ладог нуурын мөсөн зам дээгүүр бараа материал зөөж байсан бол 21-р зууны Улаанбаатар хот дотроо мөсөн зам дээр амьдрал залгуулж байна. Эрүүл мэндийн яамнаас зүү уул зөөлөн хорвоо гэдэг соёлын товтлогоо явуулсан бол хотын захиргаа гадаад зөвлөхүүдээр дотооддоо хэрхэн давс бодис цацах тухай номын дуу сонсцоож байгаа юм байна. Энэ давс бодисыг ямар цаг үед ямар хэмжээгээр 1 м квадратад хэдийн хэмжээтэй цацах уу гэдэг талаар хүртэл сургалт тэр гаднаас ирсэн орчуулгуудыг хүртэл тарах ажлуудыг зохион байгуулаад явж байна. Дүүргүүд зам дээр давс татсан гэсэн бол жолооч нар тосол байна да гэж хардаж байна. Өөр хангаа хужиртын ууг бол авраг бүх хотын дарагтай байхад давс биш хужир цацаад адуу мал долоож байсан түүхтэй. Харин Увс аймгийн давс сумын бүрэн төгсийг хотын дарга болговол хужир биш давс цацах болов уу? Өнөөдрийн хотын дарга Нямбаатар хинтийн бэрхийх тул зам бэрх болсон гэж үзэх хүнч олон байна. Мөсөн зам тэнгэр хангаа буруутай тул байгаль орчны сайд дээшээ алтан бичиг өргөж цасаа зогсоохыг хүсмээр байна. Цагаан сарыг угтаж хот дүүргийн дарга нарын нэрмжит бүх нийтийн тишүүрийн марафон засмал зам дээр явуулах санаачлаг гарчээ. Харин хотын зам дээр тишүүрийн шилжин явах Сандэ Хэро нэртэй цомын тэмцээнч хийж болохоор байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль хилцүүлэг биш хэрүүл, мэтгэлцэн биш мэрэлдэн болж хувирлаа. Бид хэрэлдэгч талуудын хэний хинж талд орохгүй, тэнцвэртэй байх зарчмыг барьж хөрөнгө оруулалтын хуулийн хэрэглүүлэхийн таймыг хүргэж байна. Эксёг Баттулга түүний талынхан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлэхэд $100,000 байршуулдаг босгыг авчих бол мөнгөгүй харийнхан олноор ирж суурьшин газраа урамшуулалтанд дагуулад өгдөг улс гэж байхгүй гэж үзэж байна. Тэгээд $100,000 энэ босго байхгүй болоход өнөөдөр хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд өнөөдрийн манай газар нутаг дээр газрыг эзэмшээд мөнгө ирүүлээрээ орсон суух юм нөхцөл байдлыг бий болгосон юм цоорхоо хууль болох нэ. Харин эдийн засаг хөгжлийн сайд Хүрлбаатар хөрөнгө оруулалтгүй бол улс хөгжихгүй. Хүн бүрд гадаад паспорт олгоно гэхэд бүгд гараад явчихна гэж эсэргүүцэж байсан. Өмнө нь өөрөө явж чаддгүй ч юм уу хулих хужаа хятад танкууд галт тэргийн дачигдан орж ирнэ гэж айлгаж байсан. Өнөөдөр явган цэрэг нь хуулийн цоорхоогоор шахалдан орж ирнэ гэж айлгаж байна гэдэг утгатай хариу барьлаа. Монгол улсыг өнөөдөр хүртэл танкны үлгэрээр Монгол улсын хөгжлийг хэдэн 10 жилээр нь хоошоо татж ирсэн хэсэг бүлэг хүмүүсүүдийн гар хөл болж байгаа хүмүүсүүд өнөөдөр энэ хуулийг эсэргүүцнэ. Энэ ажиллагаанд хэдэн тэрбум төгрөг цацаж хүмүүсүүдийг харлуулж байгаа. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгөөр нь юу вэ гэхээр хөрөнгө оруулалт. Монгол улсад их хөрөнгө оруулалттай байж аж Монгол улс хөгжинэ. Монгол улс хөгжиж ард иргэдийн орлого нэмэгдэнэ. Хятадын танк ачигдаж явдаг бол хятадын автобуснууд нь дугуйгаараа орж ирдгийг нотлох баримт олгон үзүүлсэн байна. Мөнгөний бодлого хэлцэхийг мөнгөний талаар бодлогошронгүй төлөв байдал орох мэтээр ойлгодог Адиас сүрэн Америкт мөнгөний босго тавьдаг Палестин яалаа гэж далайн цаадах төв ойрхон дорнотыг Монголтой жингийн тавган дээр тавьж жигнэн харьцуулж хадуурлаа. Энэ Палестины түүхийг та нар харалтаа тэгвэл энэ зурганд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Юундаа игдүүцээд байгаа нь та нар? Би үгээ хэлэх хэрэгтэй. Америк бол хөгжингүй орн. Монгол бол хөгжиж байгаа орн. Америк цагаачид өдөрт 30,000-аараа цавдаг бол Монголоос монголчууд нь цагаачилдаг. Палестинд шашин хоорондын 2000 жилийн туршид үргэлжиж буй зөрчил үргэлжилж байгаа бол бурхан шашин 1000 жилж болоогүй. Газар авах гэсэн еврей хүн байхгүй байгаа юм. Монголын улс төрд манай тал, танаа тал гэдэг дүрм байдаггүй. Манай талын танаа тал, танаа талын манай тал. Тэр бүхэл манай талын танаа талын манай тал гэж хүртэл байдаг.
Жишээ нь Болор чулуун, Даваа сүрэн гэдэг хоёр сайд засгийн газрынхаа хурлаар хилэлцээд олонхоороо шийдээд улсын хуралд өргөн барьсан төсөл сөрөг хүчин боллоо. Чи бол хотгор шамгийн уурхайг зарсан ч худлаа юм уу? Үнэн шүү дээ. Ах トゥ нэртэйгээ нийлээ тэдний насаар чинь зөвлөхийн чинь насаар чинь олон сая доллар орж ирсэн үнэн шүү дээ. Монгол бол гадныхныг 1 сая төгрөг төлөөд орж ирдэг ядуучуудын цуглуулга ядаг хогийн сав биш. Жохон мушигдсан байдлаар ирж байна. Бид нар энгийн ард иргэдийнхээ амьдралыг бодох ёстой. Харин Арчилсан намын нэг нарийн бичгийн дарга охин хаалгаа нэ гэсэн бол бусад нарийн бичгүүд нь хаалгаа хай гэлээ. Арчилсан намын дарга хуулийн төслийг бол нэг дэмжээд нэг удаа эсэргүүцсэн байна. Угаасаа 100 жилээр газар эзэмшүүлэх гэж хуультай байсныг харин ч ашиглуулах гэж өөрчилсөн талаар Хүрлбаатар хэлсэн. Болор чулуун эзэмших ашиглах хоёр бол монгол хэлний хоршоо үг гэсэн. Хуулиар бол хоршоо үг биш, хоёр өөр ойлголт. Дээр нь үйлдвэр, байшин, барилга барьсан бол доорх газрыг нь ашиглахгүй байх аргагүй. Газрыг нь ашиглахгүй юм бол агаар дээр хөвдөг байшин барих уу гэх мэтээр ан маань ачтаач үзэлсэж байна. Ногоон автобус гар аргаар ухсрагдсныг ард түмэн нүдээр харж гараар барьж анхлан нотолсон бол авилгатай тэмцэх газар баримтаар тогтоосон байна. Дүнэлт нь бол технологийн бус аргаар үсэрсэн мөрдөө шалгах ажиллагааны явцд бол тогтсон байгаа. За мөн одоо энэ тендерт одоо ингээд тавьсан шалгуур байгаа шүү дээ. Тавьсан шалгууруудыг бас энэ ногоон автобус хангахгүй байна гэсэн дүгнэлтүүд бас гарсан байна. Гар орлын арьсан модон мөнгөн бүтээгдэхүүн байдгаас биш гар аргаар бүтээсэн автобус анх удаа дэлхийд илэрлээ. Ногоон автобусаар сонсгол хий гэж 25 гишүүн гарын үсэг зурсан бол ногоон автобусны хэрэгт Төвчрлийн X сайд Сүхбаатар нарын 25 хүн шалгагдаж байна. Төвчрлийн сайдаас төсөв мөнгө зарцуулах эрхийг нь шилжүүлж авсан, нууцад оруулсан, ажлын эсэг байгуулсан, албан тушаалтнуудыг нь томилсон хотын X дарга Сумья озраас бусд нь энэ хэрэгт шалгагдаж байгаа юм. Цавчаа ногооны улмаас 130 тэрбумын хохирол учирснаас 11.9 тэрбум төгрөг хурааж 71.7 тэрбумын эд хөрөнгө хашаа талбай хураагаад байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Болор чулуун нэг ширхэг талах 1000 төгрөг, 1 кг гурил 1000 төгрөгийн үнэтэй гурилтай орон дэлхий дээр өнөөдөр байхгүй шүү. Энийг баталгаатай 100% хэлнэ гэж тоглосон шинжгүй тунчиг нухацтайгаар мэдгдлээ. Дэлхий дээр өнөөдөр одоо ийм хямдхан үнэтэй мах идж байгаа нэг ширхэг нь 1000 гаруй төгрөгийн үнэтэй талахтай 1 кг нь 1000 гаруй төгрөгийн үнэтэй гурилтай орон дэлхий дээр өнөөдөр байхгүй шүү. Энийг баталгаатай 100% хэлнэ. Төрийн хууль тогтоох танхимд салбарын сайд баталгаатай 100% гэж хэлсэнгээд 1000 төгрөгийн үнэтэй талах гурил зах дэлгүүрээс хайгаад олохгүй байна. Сайд баталгаатай 100% үнэн хэлсэн үү гэвэл хэлсэн. Дэлхий дээр ийм хямдхан гурилтай, ийм хямдхан талхтай өөр орон нэг ширхэгч байхгүй гэсэн. Өөр орон болон өөрийн орон ч байхгүй. Дэлхийд ч байхгүй гэдг нь бол баталгаатай 100% үнэн. Шок мэдээ хошинтой нэвтрүүлгийн 60 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.